өнөөдөр ярих гэж байгаа гол асуудлууд нь болохоор за урт хугацааны хамтын ажиллагаа Google компани Монгол засгийн газар боловсрол шинжилгээ ухааны яамны хамтын ажиллагааны урт хугацааны зорилго юу юм бэ? Бидний тийм хөрөнгө оруулалтын өгөөж ямар байна? За ирээдүйд бид юу хийж болохоор энэ юмудаа танилцуулаад за тэгээд 5 сарын 13-наас эхлээд Google компани Gemini, Google Classroom зэрэг боловсрол чиглэсэн бүтээгдэхүүнүүд дээрээ нэмэлт өөрчлөлтүүд хэмэл оюухан шинээс нэмэлт өөрчлөлтүүд хийсэн. Тэгэхээр тэрний яг юмнуудыг бол бүгдийг бас хамтдан үзүүлэхийг зорж байгаа. За манай мэдлэгээс явж байгаа багийнхан маань бүгдээр гараар орч бүгдээр Google-ийн багийнхантай мэдлээ. За боловсролын яамнаас яваа баццэг дарга маань бас манай Google-ийн багийнхан our Google team says hi Google. Манай Google-ийн яг технологийн үйл ажиллагаануудыг хариуцж явж байгаа партнер iCore байгууллага маань хамтын ажиллагаа өгнөх боломж байгаа вэ гэдэг л асуулт байна. Багш нар дээр бол нөгөө боловсролын газар Teach for Mongolia. За тэгээд ирээдүйд мэдлэг сургалтаа хамтран бид нөгөө багш нарын одоо цахим ур чадварыг сайжруулах дээр ингээд байнгын хоёр төрлөөр үйл ажиллагаа болох гэдэг. За асуулт даалгаврыг боловсруулах тэгээ нэг сонголтууд нь олон хэлбэртэй ч юм янз бүрийн хэлбэртэй байх гэдэг. Ихэнх сурах хэрэгтэй юм байна бас. Хийхээс илүү сурах хэрэгтэй юм гэж боддог. Саний YouTube асуултуудыг өөрөө боловсруулаад цагаалтахаас илүү шууд сая Gemini хэмэл оюуханаараа надад энэ асуултуудыг ингээ гаргаад өгөх. Home гэдэг дээрээ дараад тэнгууд баруун тал зүүн талд нь resources гэдэг байгаа. To welcome everyone into the Google office. This is good.